За өнөөдөр миний хувьд өв залгамжлал гэрээлтэй холбоотой нэгэн шүүхүрэлд ороод гарч ирлээ. Тэгээд ихээхэн хэмжээний эд хөрөнгөтэй холбоотой асуудал байсан. Хамгийн гол нь өнгөрөлдөг аав нь төрүүлсэн үр хүүхдүүдтэй биш, үйлчилж авсан хүүхдтэй бүх эд хөрөнгөө гэрээлсэн байгаа байхгүй юу. Тэгээд мэдээж өвлөгчдөл тодорхой тооны эд хөрөнгө очих ёстой учраас энэ маргаан үүссэн. Өнгөрдөг аав бол гэрээслийнхээ оршид төрсэн хүүхдүүдийнхээ талаар дурдсан байгаа. Хинээс тутахгүй боловсрол эзэмшүүлэх гэж бүгдийг бага наснаас нь гадаадад сургаж, мэрэгжил эзэмшүүлж нийгэмд байр суурь олоход нь бүхэл амьдралаа зориулсан байгаа байхгүй. Гэтэл үр хүүхэд нь аавынхаа сансан хүссэн байж чадаагүй. Тийм л учраас насны эцэст хүүхд үлчилж авч түүнтэйгээ аз жаргалтай амьдралаа өнгөрүүлж түүндээ бүх эд хөрөнгөө гэрэлсэн байдгийн байгаа. Шүүхтэр нэхэмжилж байгаа төрсэн үр хүүхдийн нь нэхэмжлэл ярьж байгаа зүйлийг сонсоход үнэхээр хүн чанар, хүнлэг сэтгэл хүмүүжил байхгүй болдгүй юм байна. Шинээр боловсролтой байдсансан эдгээр зүйл үгүй хүн биш болдго юм байна гэсэн сэтгэл надад төрж байгаа байхгүй. Ийм учраас хүн чанар, хүнлэг сэтгэл, хүмүүжил гуравтай байхад амьдрал чамайг өөрөө аяанда шагнадаг юмаа гэсэн үг миний санаанд өнөөдөр орж илаа.